Ер нь өнгөрсөн энэ 5 удаагийн бас үндсэн чиглэлэл өмч хувьчлах бодлого улсын их хурлд засгийн газраас оруулж ирээд тэдгээрийн бас нэг амжилтгүй хэрэгжсэн шалтгаан бол бас н хардлага сэрдлэг ялангуяа тэр 1990-ад оны үед хийгдсэн өмч хувьчлал мэдээлэлд ойрхон арай жоохон мөнгөтэй их усүртэй ийм улсууд нь хувилдаад хулгайгаар одоо нууцаар илүү одоо төрийн үн цэнтэй өмчийг үнгүүдүүлээд хувьдаа авцсан энэ одоо 90-ад оны алдаанаас одоо болж одоо өнөөдөр үндсэндээ бол өмч хувьчлалын өнгөрсөн олон жилийн амжилтгүй болоод байгаа шалтгаан бол энэ хардлагатай холбоотой. Яа харахгүй алдсан нь алдсан. Дахиад алдчих вэ гэдээ харддаг. Түүнээсээ болоод хувьчлал төрийн компанийнхаа үн цэнтэй болгоод ард иргэдэд хувьчилж төр хувьд одоо бас хөрөнгөө шилжүүлэх энэ асуудал маань нэлээд одоо саад бэрхшээлтэй явж байгаа. Энэ дээр бас манай Жаргалын гишүүн бас энэ аль болох төрийн оролцоог эдийн засгт багасгах энэ бодлогын хувьд дэмжинэ гэж одоо ярьж байгаа. Би бас дэмжиж байгаа. Хардхаа болий төрийн оролцоог биш хувийн хвшлээ дэмжсэн бодлого явуулъя гэж